чи ерөөсөө нөгөө хичих зүйл байхгүй гэдгийг хүн өөрөө ухамсарлаагүй учраас бид нар ингээд emotionд нөгөө ичих гэдэг эмоцондоо ингээд бэлтжиж байгаа байхгүй юу? Уул нь бол амьд биеийн үндсэн шинж чинь үржих гэж байгаа. Тийм үндсэн шинжийн нэг нь үржих байхгүй юу? Тэгэхээр угаасаа хүссэн хүсээгүй энэ шинжийг бид нэр туулнаа. Биологоос бүр байглаасаа буюу энэ цаг хугацаанд угаасаа хүн болгонд нүүр тулж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээд энэ үндсэн шинжин дээрээ тулгуурлаад бид нар одоо юу гэдэг үржил гэдэг нь юу юм гэхэл одоо жишээлбэл биологи хичээлэл тэгж орно л та тий. Бэлгийн үржил гэж юу юм? Бэлгийн бусан юу юм гэж бас ингэж яригдана. Тэгэл тэгэхээр яг одоо юу гэдэг энэ үржил гэдэг сэдвийг эцэг гих багш хүүхэд гэж ингэж бүр ингээ хуваахгүйгээр нийтдээ бүгдээрээ чөлөөтэй ярьдаг болсон цагт энэ яригадаад байгаа өсвөр насны жирэмслэлтэй хүчээр хийлэл ингээл энэ бүх том хэцүү муухай сэдвүүд ингээд багасах байхгүй.